За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ удаагийн анц онлайн салоныхын энэ удаагийн дугаараар 2021 оны Нобелийн шагнал тэгээд тэр зундаа физикийн төрөлд хүрсэн. Одоо энэ гурван хүний юу хийж втээгээд одоо энэ шагналыг хүртэх болсон бэ гэдэг талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд яг одоогоос бол 2 сарын өмнө 10 сарын 5-нд Шведэд яг Нобелийн шагналтад ингээд тодорсон байгаа. Тэгээд эдгээр 3 докторууд тодорсон байгаа. Тэгээд манайд Hasselmann, Paris гэдэг одоо энэ Япон, Герман, Итали 3 хүн одоо физикийн 2021 оны Нобелийн шагналыг хүртсэн байгаа. Тэгээд энэ дээрээ болохоор яг би ашигласан материалуудаа ингээд оруулчихсан байгаа. Би референсүүд оруулсан. Яг энэ дээр болохоор яг Alba-ны official сайт нэг болохоор яг юугаар ямар хүмүүс авсан бэ гэдэг одоо тэр одоо бичсэн пейперийн тухай ч гэсэн уншиж болно. Тэгээд бас ерөнхий мэдээлэлүүд бас байна. Тэгээд миний хувьд яагаад энийг одоо бас мэдсэн бэ гэхээр яг мэдээгээр Японд лезер хальт явж байгааг харж байсан. Тэгээд яг хамгийн мэдсэн гэхээр сая бүтэн сая дээр гарсан Японы бас NHK-ийн суугаар нэг science нэвтрүүлэг гэдэг. Тэргээр яг одоо энэ физик хүртсэн хүмүүсийн тухаас богино хэмжээний нэвтрүүлэг явуулж байсан. Тэгээд түүнийг үзээд маш тодорхой нэлээд сонирхолтойсэн учраас бас ингэж судлаад байсан байгаа. Тэгээд хэрэг Японд мэдэх бол энэ дээр бас хэд хэдэн линкүүд оруулчихсан байгаа. Тэгээд бас Японы YouTube-рээд бас тайлбарлсан байгаа болохоор сонирхож үзээрэй. За тэгээд ерөнхийд нь би нэг нэлээд Японд холжчихсан байгаа. Тэгээд ярих дээр монголоор айлах болгоо явчаа. Тэгээд энэ 3 хүн ерөнхийдөө ямар ч раз энэ Нобелийн шагналыг өгсөн бэ гэхээр хамгийн гол нь болохоор физикийн нэлээд юм комплекс буюу одоо ингээд янз бүрийн одоо физикийн тайлбарлахад хэцүү одоо хүмүүс үзэгдээд байгаа тийм. Тэднийг болохоор ингээд ойлгоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг иймэрхүү шалтгаанаар эдгээр 3 хүн төгсөн байгаа. Тэгэхээр яг энэ англиар бичсэн байна. Тэгээд физикийн яг комплекс зүйлийг бол ингээд эдгээр 3 хүний хийсэн одоо бүтээл нь нэлээд ойлгоход одоо бидний хүмүүс ингээд дархинд ойлгоход бол болохоор юм янз бүрийн тэгштгэл ч юм уу тийм хийсэн хувь нэмрээр нь үнэлсэн байгаа. Тийм байна. Тэгээд тэрний өмнө эхлээд Нобелийн шагналыг хальт өгүүлчихээ. Тэгээд Нобелийн шагнал нь болохоор ерөнхийдөө нэг 6 одоо төрлөөр бол Нобелийн шагнал өгдөг. Тэгээд төрөл бүрд нь бол нэг макста 3 хүн өгдөг. Тийм болохоор яг зарим жил бол нэг төрөлд 1 хүн жийдэг ч юм уу, 2 хүн жийдэг ч юм уу, 3 хүн байдаг. Нэг төрөл дээр нь ерөнхийдөө шагнал нь юу гэхээр энэ 10 сая Шведийн мөнгөд эсгэрч крона гэж бичсэн юм байлээ. Тэгээд энэ болохоор одоо яг бараг 10 сая доллар тийм хэмжээд одоо Японоор бол 1 ок гэх юм бас нэлээд хэмжээний мөнгө бас очдог байгаа. Тэгээд ямархуу төрлүүд дээр шагнал өгдөг вэ гэхээр физик, тэгээд хим, тэгээд биологи, тэгээд уран зохиол, тэгээд инх тайван, эдийн засаг гэсэн ийм 6 төрлөөр байдаг. Тэгээд эндээс бол яг тэр инх тайвны Нобелийн шагнал нь болохоор юм зөвхөн хүнд биш бас институтад бас өгдөг байгаа. Тийм болохоор одоо нэг тийм одоо байгуулагч юм уу тиймэрхүү зүйлүүдээр бас ингээд өгөх боломжтой байдаг. Бус 5 нь болохоор яг хүнд өгдөг гэсэн тийм байгаа. Тэгээд за буцаа санийхаар яриг ороход одоо яг өнөөдөр ярих нь физикээр 21 онд авсан 3 хүний талаар ярина. Яг энэ гурвуулангийнх нь ерөнхийд нь бол юм бас комплекс юм физикийн үзэгдлүүдийг тайлбарлаж чадсан гэдгээр нь бол үнэлэгдсэн байгаа. Тэгээд яг эдгээр 3 зэрэг өгж байгаа ч гэсэн гуруулаа бол яг хамтарч бас юм ололт нээлт хийсэн гэсэн бас утгатай бол биш. Яг энэ 3-ынх нь яг тусдаа хийжсэн бүтээлүүд нь яг иймэрхүү зүйлүүдээр яг иймэрхүү өөрчлөлт оруулсан учраас гэдгээр бол шагнагдсан байгаа.
Эдгээр 3 хүнийг болохоор ихэд ингээд 2 болсон байгаа. Тэгэхээр шагналаа бол ингээд нийт 2 хувааж аваад тал хоёрыг нь болохоор Италийн Париж гэдэг эрдэмтэн. Талыг нь болохоор Японы эрдэмтэн болон Германы эрдэмтэн хоёр ингээд хувааж авч байгаа. Тэгээд тус тустай яг ямархуу тема ч юм яг юугаар авсан бэ гэхлээр тэгээд Японы доктор болон Германы Hasselmann гэдэг хоёр хүн болохоор яг юу хийж вэ гэхлээр дэлхийн одоо энэ уур амьсгалын өөрчлөлт. Дэлхийн яг уур амьсгал ч юм уу одоо цаг уур байдаг. Түүнийг болохоор ингээд физикийн олон дүрм ашиглаад яг модельчилсан. Тэгээд яг модельчлээд яасан бэ гэхлээр ирээдүйд ч юм уу те яг одоо ингээд дэлхийн цаг агаар ямар байх вэ? Дэлхийн уур амьсгал ямар байх вэ гэдгийг яг ингээд модельчлээд түүнийг яг симуляшн хийгээд тэгээд компьютероор бодуулаад тэгээд ирээдүйд иймэрхүү байна гэдэг юм яг анх модельчлоод тэгээд яг баталсан хүмүүс гэдгээр яг энэ контрибьюшнараа бол ингээд шагнагдсан байгаа. Дараагийн Париж гэдэг нь яг юугаараа шагнагдсан бэ гэхээр дэлхийн цаг агаар бол уур амьсгалын холбоогүй шал эсрэгээр юу гэхээр энэ ингээд физикийн биетүүд бас нэлээд тийм одоо юу гэх юм рандом гэх юм уу те нэлээд тийм хэцүү одоо ингээд физикийн одоо үзэгдлүүдийг ингээд тайлбарлах маш хэцүү байдаг. Тиймэрхүү одоо комплекс болцсон байгаа тийм биетүүдийн ингээд доторх юмнууд ингээд тийм зүй тогтлоор биш янз бүрийн байдлаар ингээд тийм тогтчихсан байдаг. Түүнийг болохоор яг ингээд тэр дундаасаа ямар нэгэн тийм өөрчлөлт ингээд өгөхөд түүний ямар нэгэн хэлбэрлэлөөр ингээд шилждэг юм а гэдгийг яг одоо математик болон физик ашиглаад ингээд тодорхойлсон байгаа гэдэг. Яг тиймэрхүү хувь нэмрээрээ бол одоо ингээд шагнагдсан байгаа. Энэ дээрээ жоох ингээд тайлбарлахад нэлээд хэцүү болохоор ингээд одоо эдгээр яг хийсэн зөвлөдүүд ингээд тодорхой ингээд үзээд ихлээр бас нэлээд тодорхой болж магадгүй. За тэгээд нэг иймэрхүү байгаа. Тэгээд за эхнээс нь одоо энэ дэлхийн уур амьсгал цаг агаарыг анх модельчилсан хүмүүс одоо Японы Manabe гэж доктор байгаа. Тэр хүн яг юу хийсэн талаараас одоо энэ дээр дуртай яриа. Тэгээд Manabe-гийн ингээд цаг уурын модель, уур амьсгалын модель гэж зүйлэл хамгийн анх бүтээсэн байгаа. Тэгээд энийг хизээ бүтээчих гэхээр манай энэ хүн одоо л 90 настай. Тэгээд бараг 1930 онд төрсэн. Бас нэлээд зөндөр настай байгаа. Тэгээд энэ жил шагнагдсан. Тэгээд яг юугаараа шагнагдчих вэ гэхээр 1960 онд одоо Manabe гэж хүн бол тийм анхны цаг уурын модель уур амьсгалыг ингээд таамагласан модель анх хийжсэн. Тэгээд 1960 онд болохоор ингээд компьютерээр бол ингээд яг симуляшн буюу компьютероор эднийг ингээд бодуулж болоход бол тэр үеийн компьютер гэхэд бол одоогийн тооны машинаас илүү тооны машинаас бага тийм хүчин чадалтай байсан. Тийм учраас ингээд компьютерээр бодуулахад маш хэцүү байсан. Тэгээд манай бол яг түүнийг болохоор бас нэлээд simple модель болгож хувиргаад тэгээд модельийг хийж чадсан байгаа. Тэгээд тэр моделийг нь одоо ингээд яг жоохон тайлбарлая. Жоохон нэлээд өсөрчлээ. Тэгээд модель дээр яг манайхан яг юу хийсэн бэ гэхээр одоо агаарын температур болон одоо энэ дэлхийн одоо гадаргуугаас одоо өндөр болон агаарын температур хоёрын харилцан холбоог бол анх модельчилсан байгаа. Түүнийг болохоор зөвхөн одоо ингээд дэлхийн юунаас атмосфер гэдэг шүү дээ. Одоо тийм түүнийг одоо зөвхөн хувьсгч хийж үзээд тэрнээс гадна одоо нарны дулаан тэгээд одоо юу гэх озоны давхар гэх юм уу. Тэгээд газрын дулаан гэсэн эдгээрийг ашиглаад бол хийсэн байгаа. Жохон тайлбарлах нэлээд хэцүү болчихлоо. Тэгээд манай хүн болохоор яг юу хийсэн бэ гэхээр яг эдгээр дөрөв одоо энэ бүтцийг бол яг ингээд өөрөө ингээд модельээ зохиогоод тэгээд яг математикийн тэгшгэлд оруулаад яг тооцоолсон байгаа. Түүнийг яг компьютероор бодуулсан. Юу гэхээр хамгийн ихнийх нь нарнаас ирж байгаа энерги байгаа. Тэгээд одоо энэ нар илэрж энийг доотлын болохоор дэлхийн
газрыг өрсгөж үзье. Тэгэхээр яг дэлхийг одоо нарнаас илж байгаа дулаан. Тэгээд бас дэлхийгээс гарч байгаа бас дулаан гэж байгаа. Тэгээд энэ болохоор одоо юу вэ? Одоо озоны давхар гэх юм уу? Байлаа гэж бодоход дэлхийгээс гарч байгаа бас дулаан болохоор озоны давхар нэгтэй бас ингээд сансар хөтөргөл явчихна. Мөн одоо озоны давхаргаас ингээд цойлж чадахгүйгээр буцаад дэлхийрээ буцаж ирэх энерги гэж байгаа. Тэгээд бас озоны давхархан дотроо бас ингээд юу гэх юм хөргөлд ороод тийм болох бас бүтцсэн. Яг энэ дөрвөн үеийг аль дөрвөл ингээд одоо ерөнхийдөө модельчилсан гэж хэлээд болно. Тэгээд яг харахад бол ингээд нэлээд ингээд ойлгохдогоор одоо ингээд нэг модельчлаад нэг иймэрхүү нэлээд олон тэгшлэл болгоод тэгээд компьютерт оруулаад ерөнхийдөө бодуулсан байгаа. Тэгээд энэ одоо юу гэх юм эксперимент энэ туршилтаас бол яг юу одоо ямар үр дүн гарсан бэ гэхээр дэлхийн одоо ингээд дэлхийн давхаргаас одоо гарч байгаа одоо дулаан тэгээ ингээд өндөрт одоо ингээд агаар ингээд дээшээ ингээд агаар бол зайгаа дэлхийн газаргаа дээрээс явлаа гэж бодоход явсаар гад хөрсөөр байгаад одоо ингээд 10 км одоо юу гэх юм газрын давхаргаас далайн түвшнээс 10 км завьртал ерөөхдөө температур нь бол ингээд буурчж байгаа. Харж байгаа бол одоо энэ 10 хэдэн градусаас ихсэн юм бол ингээд буураа явцсан байгаа. Тэгээ 12-3 км-ээс хойшоо бол ингээд температур нь өсөө явцсан байна. Тэгэхээр энэ дээрээс болохоор яг одоо энэ шар график нь юу вэ гэхээр яг одоо ингээд яг одоогийн одоо ингээд хэмжилт хийсэн одоо юу гэх юм одоогийн яг хэмжилтийнх нь яг одоо яг үнэн дата гэсэн. Тэгээд манай энэ докторийн маань яг ингээд саяны модельчсэн одоо ингээд амар хамгийн хэлбэр модельээр болохоор 1960 онд компьютерээр бодуулсан модель болохоор яг түүнтэй ижлэгийн хэмжээний одоо ингээд үр дүн гаргасан. Тийм болохоор яг эндээс юу гэж хэлэх гэдэг нь гэхээр яг ингээд дэлхийн одоо ингээд одоо агаарын температурыг одоо өндөртэй нь хамааруулсан анхны модельийг ингээд бүтээж чадсан болохоор яг нэлээд том нээлт авсан байгаа. Тэгээд яг энэ моделийг ашиглаад бидний одоо өдөр тутмын хэрэглэгддэг одоо цаг агаар ч юм уу тэ маргаашийн цаг агаар ч юм уу одоо хэдэн 7 хоногийн цаг агаар гэх болон тэгээд цагуурын одоо модельийг олон одоо эрдэмтдээ юуныг яг бэс болгож ашиглаж явсан байгаа. Тэгээд бас сонирхолтой зүйл нэг юм бол одоо ингээд цаг агаарыг хичээлэл одоо ингээд таам гэхэд болохоор бас маш олон одоо юм хэрэгтэй. Одоо хувьсгч нар ч хэрэгтэй ч юм уу яг ингээд маш хэцүү байдаг. 1960 онд болохоор манай байдаг доктор болгоод зөвхөн одоо озоны давх одоо юу гэх юм агаарын температурыг зөвхөн хувьсгчаа гэж үзээд одоо ингээд туршилтаа хийхэд бас маш ойрхон хариу гарсан. Тэгээд одоогийн тэгээд супер компьютер дээр ч гэсэн одоо энэ туршилтыг одоо симуляшн хийхэд ижлэхэн хариу гарсан байгаа гэдэг нь бас сонирхолтой байсан. За тэгээд нэг ямар ч байсан анх ингээд үнийг манайхан томьёолцоход тэгээд дараа нь юу хийсэн бэ гэхээр үүндээсээ хувьсгч нараа бол нэгээр нэмж эхэлсэн. Тэгээд нэмж эхлээд бас нэг сонирхолтой одоо үр дүн гарсан болохоор одоо энэ нүүрс хүчлээ CO2 гэдэг тийм. Түүнийгээ болохоор хувьсгчгаа ямар ч нэгээр нэмээд энэ одоо агаар мандалд байгаа одоо нүүрс хүчлээ хийх одоо ингээд 2 дахин ихсэхэд газрын дарах дээрх дулаан маань 2.3 градусаар ихсэн гэж тийм үр дүнд хүрсэн байгаа. Тэгэхээр яг энэ туршилтаар бол яг иймэрхүү зүйл нь батлагтаад хүндрэлтэй яг анх удаа энэ нүүрс хүчлийн хийн одоо яг нэг дэлхийн дулаалд бол ингээд шууд утгаар нөлөөлдөг юм байна гэдэг одоо юм үр дүн бол 1960 онд яг ингээд гаргасан гэсэн 67 онд ингээд анх баталсан гэсэн. Тэгээ үүнтэй холбогдлоор яг хүний одоо хүмүүс яг ингээд нүүрслээ CO2-ыг ялгаруулад байх тусам дэлхий яг дулаараад байна гэдгийг яг энэ туршилтаар ингээд аль хэдийн ингээд 67 онд батлагдсан байна. Тэгээд энэ хүртэл нь болохоор яг юуг мэдээд юуг мэдэхгүй байсан бэ гэхээр
Яг энэ судалгаа гарахаас өмнө болохоор яг ингээд озоны давхарч чинь дагаар мандалтайгаа нүүрсчлэхийн дэлхийнээс гарч байгаа одоо дулаан агаарыг бол ингээд ерөнхийдөө ингээд буцаж цаашаа одоо ингээд сансар доктор хөөхгүй явуулахгүйгээр ямар ч сан блоклоод идэм байныг мэдчихсэн. Тэгээ дээрэс нь бас юу мэдчихсэн гэхээр ерөнхийдөө CO2 бол ингээд өсөд байгаа юм байна гэдгийг мэдчихсэн. Гэхдээ юг мэдэхгүйсэн бэ гэхээр яг энэ ингээд бидний уур амьсгалын өөрчлөлтөнд яг CO2 нэгсэн нөлөөлж байгаа гэдэг яг ингээд шинжлэх ухааны үндсээр батлагдаагүй байсан. Түүнийг нь болохоор яг 67 онд одоо энэ хийсэн модель болон одоо физикийн цагуурыг хийсэн модельчлэлтэй болон туршилтаар нь бол анх ингээд батлагдсан байгаа. Тэгээд бас энэ туршилтаар яг юу батлагдсан бэ гэхээр яг энэ туршилтаар одоо ингээд ийм хариу гарах хүртэл болохоор ингээд дэлхийн дулаалал маань ингээд CO2-оос болоод биш хүндрэлтнээс болоод биш зөвхөн нарны дулаанаас болоод ингээд дулаараад байгаа биш үү гэсэн тийм бас ойлголт байсан. Түүнийг бас яг буруу гэдгийг баталсан. Яаж баталсан бэ гэхээр одоо энэ атмосфер гэдэг энэ озоны давхар гэх юм уу байлаа гэж бодоход түүний яг дээд хэсэгт нь болохоор ингээд сэрүүн ингээ агаар байгаа. Доод хэсэгт нь ингээ дулаан агаар мандал байгаа. Тэгээд яг хүндрэлтний гаргаж байгаа юмуд нь болохоор ингээ яалчгүй доороо ингээд ерөнхийдөө ингээд дээш нэвтэлж чадахгүй байгаад байгаа. Яа нэвтэлж чадахгүй байгаа гэхээр CO2 юм их байгаа болохоор ингээд блоклоод ерөнхийдөө гарахгүй. Тийм учраас халаагаад байгаа. Эсвэргээрээ дээрээс орж ирж байгаа ингээд нарны дулаан маань ингээд бас шууд дэлхийн нөлөөж байгаа. Энэ дээр хүдэ агаар угаасаа байгаа учраас яг нэвтэлж орж ирээд яг дэлхийг ингээд яг халаагаад байна гэсэн ингээд тийм одоо таамаглал нь бол яг энэгээр ингээд худлаа гэдэг нь бол ингээд худлаа гэх юм батлагдсан байгаа. Тэгэхээр ингээд яг одоогийн ингээд дэлхийн дулаал гэж холбоотой ерөнхийдөө хамгийн бейс болсон. Тэгээ цагагаарын болон дэлхийн цагуурын одоо ингээд өөрчлөлтийг ингээд анх ингээд модельчилсэн. Яг хамгийн анхны одоо яг загалмаас эцэг гэдэг хүн болохоор манай бай гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол Нобелийн шагналыг одоо ингээд 67 онд хийсэн одоо энэ хүний дурчлалыг яг одоо ингээд өнөөдрийн түвшинд яг өнөөдөр үнэллээ гэж ойлгож байна. Тэгээд энэ хүний хийсэн юмуд нь ингээд олон зүйлд ингээд ашиглагдаж явж байгаа учраас яг энэ хийсэн бүтээлээр одоо ингээд Нобелийн шагнал авч байгаа гэж ойлгож байна. За ингээд эхнийх нь хүн байна. Хоёр дахь нь болохоор энэ одоо ингээд сонирхох юм бол ингээд 67 онд бичсэн одоо энэ пейпер байгаа. Тэгээс оруулчихсан байна. Тэгээд хоёр дахь нь гэх юм бол энэ манай бол Японы доктор бол энэ Hasselmann гэдэг энэ Германы доктор бол ерөнхийдөө ингээд хувааж авсан. За шалтгаан нь болохоор яг дэлхийн цагуурыг ерөнхийдөө модельчилсэн гэдэг одоо шалтгаанаар авсан. Тэгээд түүнээс бол яг энэ манай байгийн юунууд 10 жилийн дараа бол бас нэг энэ хүн Hasselmann гэж бас доктор бол бас нэг юм бас пейпер бичсэн байгаа. Яг түүнийхээ шалтгаанараас одоогийн яг 21 онд Нобелийн шагнал авч байгаа гэсэн үг. Бас ингээд дэлхийн цагуурын өөрчлөлтийг ингээд нөлөөжилсэн доктор байгаа. Энэ хүн яг юу хийгээд юугаараа ингээд шагналж байгаа гэхээр яг өдөр тутмын одоо ингээд цаг агаар гэж байгаа тийм. Өнөөдрийн цаг агаар тийм үү, маргааш тийм үү. Тэр нь бол ингээд өдөр болгон өөрчлөлтөд яваад идэг. Тэгээд түүнийг бол ингээд таамаглахад бас маш ингээд хэцүү. Тэгээд өнөөдөр бороод ч юм уу маргааш ингээд гэсэн чинь одоо гинт цэлмэд ч юм уу. Тэгээд нөгөөдөр ингээд гид бүрхэг болоо явцдаг. Тэгээд хоорондоо ингээд ерөнхийдөө харилцаа холбоолгүй юм шиг ингээд санагдаад байгаа. Түүнийг болохоор ингээд яг урт хугацаанд ингээд дэлхийн яг цаг ууртай ингэж холбож модельчилсэн яг бас анхны хүн гэж хэлээд болно. Тэгэхээр одоо ингээд энэ дээр бас графикаар харуулсан байна. Жишээ нь одоо энэ хар явж байгаа ингээд дээшээ доош ингээд хэлбэлзээ яваад байгаа. Бас нэлээд ингээд нойс шиг харагдаж байгаа. Энэ юу гэхээр ингээд нэг цэг нь болохоор нэг өдөр гэсэн. Нэг өдөр болгоны одоо ингээд цаг агаар нь тийм. Одоо ингээд уураас эхлэн ингээд хэр өөрчлөгдөж байгааг харж ингээд яг энэ үедээ харахад нэлээд ингээд бас ингээд юу гэх юм. Өдөр болгон ингээд өөрчлөгдөж нэлээд нойси ингээд рандом юм шиг харагдах боловч яг ингээд урт хугацаанд ингээд харах юм бол ингээд одоо юу гэх юм. Баруун тал руугаа нийтээр харахад бол ингээд одоо температур нь тийм дэлхийн цагаар орол ингээд өсөө явсан юм ингээд ийм модельчлаад түүнийг болохоор ингээд бас математикийн бас тэгсгэл болгоод математик болон физикийн тэгсгэл болгож гаргаад тэгээ яг симуляшн хийгээд хийсэн нь яг одоогийн одоо ингээд дэлхийн одоо дулаалтай ижлэхэн одоо ингээд үр дүнг авчирсан гэдгээрээ
одоо ингээд дэлхий дээр болж байгаа энэ үзэгдлүүдийг яг ингээд модельчлаад түүнийг яг симуляшн болгоод компьютер дээр бодвол чадсан гэдэг утгаараа энэ хүмүүс шагнагдсан байгаа. Саяны манай бид ясна гэхэд өдөрстэй. Тэгээ бас дээрээс нь энэ хүн яг юу болж мэдсэн бэ гэхээр дээрээс нь одоо хүмүүсийн өдөр одоо хүн төрөлхтний одоо ингээд дэлхийд учруулж байгаа одоо ингээд үйл явдлаас болоод дэлхийн температур ингээд өсөж байгаа юм байна гэдэг яг анх баталсан хүн байна да. Тэгээд яг яаж батлаа гэхээр яг энэ бол яг одоо яг пейпер дээр юу нэ. Жишээл эндээс бол одоо яах юм бол 1900 оноос одоо ингээд 2000 100 жилийн спан дээр ингээд энэ болохоор дэлхийн дулааны өөрчлөлт байгаа. Одоо босоод ингэх юм. Гэхдээ болохоор ингээд одоо ингээд 1900 оноос 2000 он хүртэл гэхэд одоо энэ хар граф нь болохоор яг одоогийн ингээд бүтгэгдсэн дэлхийн ингээд цагаараа өөрчлөлт одоо ингээд бодит дата байгаа. Түүн дээр болохоор ингээд одоо энэ Hasselmann гэдэг эрдэмтэн маань өөрийгөө юу модельчлаад зөвхөн одоо ингээд энэ цэнхэр нь болохоор ямар граф вэ гэхээр энэ модельчд оруулсан зөвхөн одоо ингээд дэлхийн өөрийнх нь байгалийн өөрийнх нь одоо ингээд бүтцээд өөрчлөгддөг ч юм уу. Түүнээс нь болоод тиймэрхүү одоо ингээд юу гэх хөвсөгч нарыг оруулсан. Байгальтай холбоотой хөвсөгч нартай оруулаад симуляшн хийхэд бол ингээд юм цэнхэр болсон байгаа. Тэгэхээр юу ч юм гэхээр байгаль яг өөрөө ингээд өөрчлөлтөө явахад дэлхийн дулаар л бол баг ингээд дулаарахгүй байсан юм аа гэдэг одоо цэнхэр графикаас бас ингээд харагдана. Одоо ингээд батлагдчихж байгаа. Одоо ингээд 0-тай ойрхон байгаа. Яг бодит дата нь болохоор ингээд ерөнхийдөө өссөн байгаа. Одоо ингээд баг 1-2 градустай өссөн байгаа даа. Дээрээс нь энэ модель дээр маань хүн юу хийсэн бэ гэхээр ингээд хүний оролцоод байгаа тийм. Одоо ингээд CO2-ыг одоо нэмээд ч юм уу тийм хүмүүсийн учруулж байгаа энэ агаарыг бүрхтүүлж байгаа одоо үйлдвэрлэлийн утаа ч юм уу тийм. Тэднийг ингээд нэмээд одоо ингээд модельчлэхэд одоо энэ улаан гарсан байгаа. Тийм болохоор улаан хар болоо ингээд бодит дата болон одоо ингээд энэ симуляшн дээр хүний одоо ингээд тарьж байгаа одоо ингээд гаргаж байгаа ингээд хөвсөгч нараас болоод яасан болохоор ингээд ижлэхэн үр дүн гарч байгаа. Тийм болохоор яг энэ хүмүүс болохоор яг симуляшн болохоор дэлхийн цаг агаарын өөрчлөлийг ихэд модельж чадсан. Дээрээс нь одоо энэ fingerprint гэж нэрлэдэг байгаа. Хүн төрөлхтнөөс болоод дэлхийн цаг агаар ингээд өсчихсэн юм а гэдгийг ингээд баталсан гэсэн. Яг иймэрхүү ингээд хийсэн одоо үгдийн өөрийнхөө одоо хувь нэмрээрээ миний өвлийн шагнал авсаа гэж хэлээд байна. За ингээд энэ хоёр хүн Hasselmann болон энэ Manabe гэж хоёр хүн бол ерөнхийдөө дэлхийн цаг агаарын ингээд өөрчлөлт болон цаг уурыг ингээд анх модельчилсан. Түүнийг ингээд математикийн дэвштгэл болгоод компьютер дээр ямарсан симуляшн хийгээд ижлэхэн үр дүн гаргаж чадсан. Түүнийг болохоор бейс болоод бидний өдөр тутмын өөрчлөлт гэдэг цаг агаарын одоо ингээд өөрчлөлт таамагтад болон гарч ирж байгаа. За ингээд тий дундуур нэг асуулт баг. За дараагийн одоо энэ Жоржио Париши гэж одоо Сталин эрдэмтэн байна. За энэ хүн юу байсан бэ? Энийг бас ингээд тайлбарлахад маш хэцүү юм байлээ. Тэгээд урьдсан хичээ. Энэ хүн болохоор яг 1980 онд бас бичсэн одоо Spin Glass гэж бас нэг тийм юки. Тийм одоо бит байгаа юм уу те. Түүн дээр хийсэн одоо ингээд туршилтаараа ийлээ. Түүнийхээ туршилт болон тэр туршилтаас олж мэдсэн зүйлээр аль нь шагнагдсан байна. Тэгээд ерөнхийдөө бол за ч жоохон нэлийн том болоод сэвчлээ. Тэгээд ерөнхийдөө ингээд физикийн биетэйхтэй ингээд атом молекул гэдэг ингээд маш бага төвшөндөө харахад бол ингээд жишээ нь бол төмөр юм уу те одоо ингээд тийм соронцтой одоо магнетик тийм биетүүдийг ингээд маш ингээд нэг атомын төвшөнд нь харахад бол ийм юу байгаа. Тийм нэг үрчлээ одоо ийм нэг соронцнууд байгаа бас гэж хэлэхэд болно. Тэр болгоно нь болохоор ингээд одоо хэрэв одоо ингээд магнетик гэдэг юм л та. Тэд нар болохоор ингээд нэг одоо ингээд чи юу нэг чинь атом молекулын төвшөнд одоо ингээд аваад үзэхэд бол ерөнхийдөө ийм төмөр биетүүд ч юм уу тийм соронзон биетүүд болохоор ингээд тэр төвшөнд аваад үзэхэд бүгд ингээд нэг тийшээ ингээд ерөнхийдөө ингээд зааж идэг.
Тэр юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд жишээ нь энэ бол ингээд ямар нэгэн тийм соронзон биетэй л гэж бодоход одоо нэг үрээ одоо тийм молекулын төвшөнд болохоор ингээд бүгд яг нэг зэрэг зааж байгаа одоо юу гэх юм хойд зөврөөч юм те ур зөврөөч юм ингээд зааж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор энэ одоо яг чиглэлийн нь болохоор ерөнхийдөө спин гэж нэрлэдэг байгаа юм дээр спин гэж нэрлээд яг энэ биед нь болохоор жишээ нь төмөрөөл гэж бодоход ерөнхийдөө нэлээ ингээд стейбл байгаа. Ерөнхийдөө тийм доктортой байгаа гэсэн. Яагаад доктортой байгаа юм бэ гэхээр бүгд ингээд нэг тийшээ чиглэлчихсэн. Тийм болохоор ингээд бие биендээ ерөнхийдөө ингээд нөлөөлөд ижлэхэн ингээд газар л ингээд чиглэлчихсэн байгаа гэж хэлээд болно. Ерөнхийдөө нэг биетийг бол ингэж үзэж болно. Тэгээд бас тийм бас биш биет байгаа. Тэгэхээр энэ ямар биет вэ гэхээр саяны ингээд одоо төмөр болон дээрээс нь одоо ингээд юу хүдрэх юм уу те ингээд холжчихсан одоо биет байлаа гэж бодъё. Тэгэх юм бол одоо эдгээр нь болохоор нэг бол одоо ингээд төмрийг одоо ингээд молекул байлаа гэж бодъё. Энэ болохоор ингээд хүдрэх байлаа гэж бодъё. Тэгэхэд болохоор ингээд ийм одоо ингээд соронзон болон соронзон биет байлаа холжчихсан нэг холжчихсан ямар нэгэн тийм биет байлаа гэж бодъё. Тэр нь болохоор ингээд одоо ингээд саяны ингээд одоо ингээд яг магнетик те соронзон одоо юм эс нь болохоор ингээд аль чиглэлөө ингээд харахаа ингээд мэдэхгүй болчихдог. Тэгээд ингээд нөлөөлж чадахгүй ч юм уу. Тэгээд рандомны ингээд ийшээ ингээд спин гэх юм уу ингээд зөвлөжчихсэн байгаа гэж ерөнхийдөө хэлж байна. Энэ болохоор бас нэг юм бит бас байгаад байгаа. Тэгээд энэ битийг нь болохоор тэгсэн мөртлөө хамгийн гол нь стейбл буюу ингээд доктортой байгаад байгаа гэсэн. Тэгээд одоо ямар ч гэсэн нэг ийм имийг ерөнхийдөө spin glass гэж нэрлэдэг байгаа. Ийм битүүдийг. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч бит ээж болно. Тэгээ хамгийн гол нь ингээд яг ингээд молекулын төвшөнд авч үзэхээр одоо ингээд юм соронзон битүүд нь тийм төмөр орсон битүүд нь болохоор ингээд спинүүд нь ингээд дуртай зөврөг ингээд заачихсан байдаг. Тийм гэж хэлж болно. Тэгээд үүнийг болохоор яг ингээд яг яагаад одоо ингээд энэ зөврөг ингээд рандом ингээд хараад байдаг. Үүнийг болохоор ингээд бас физикийн шинжилгээ ухаан дээр ингээд тайлбарлах гэдэг хэрэгтэй олж чадах. Одоо жишээлбэл энэ яагаад ийшээ энэ зөврөг хараад байгаа юм байдгийг бас тайлбарлахад бас ингээд тайлбарлаж чадахгүй байгаа яг л рандом хараад байгаа. Гэсэн мөртлөө стейбл байгаа болохоор энэ болохоор физикийн шинжилгээ ухаанд бас нэг том бас нэг сонирхолтой сэдв байсан. Тэгээд үүнийг болохоор бас ингээд яг энэ Париж гэж эрдэмтэн маань ерөнхийдөө өөрийнхөө хийсэн одоо энэ тэгтгэл болон физикийн одоо модельээр бол бас ерөнхийдөө тодорхойлсон гэдэг тэр судалгааныхаа үр дүнгээр шагнагдсан байгаа. Яг юу хийсэн бэ гэхээр тэгээ одоо арай нэг жоо болох энэ жишээлбэл яагаад одоо энэ айл зөврөөгөө харж чадахгүй вэ гэхэд рандомаар хараад байна гэх юм. Яг ингээд физик дээр нэг юу гэж одоо хэлдэг вэ гэхээр frustration гэж нэрлэдэг юм билээ. Юу гэдэг нь гэхээр одоо энэ нэг 3 цаг байлаа гэж одоо 3 саяны одоо төмрийн одоо молекул байлаа гэж бодъё те. Тэгэхэд тэрний хувьд болохоор ингээд нэг болохоор энэ хоёр одоо юу гэх юм төмөр хоёр бит болохоор нэг болохоор ингээд яг хоорондоо ингээд зэрэгэлдэй байх юм бол хоёулаа нэг зөврөө чиглэн. Эсвэл хоёулаа эсрэг зөврөө чиглэн гэсэн чинь ерөөдөө 2хан дөрөвтэй байдаг гэдэг байгаа. Жишээлбэл энэ дээр болохоор бүгдээрээ ингээд нэг зөврөө ингээд заачихсан байгаа. Эсвэл нэг нь дээшээ зааж нэг нь бол доошоо заах гэсэн. Ихэд тийм байдаг. Жишээлбэл энэ хамгийн зэнтлийн цэгийн хувьд бол дээшээ заачихсан байгаа. Тэгэхэд бол энэ хамгийн дээдлийн цэг нь бол ингээд доошоо заачихсан. Дөрмийн хувьд бол ингээд болж байгаа нэг нь дээш нэг нь доошоо гэдэг. Гэтэл яг энэ цэгийн хувьд болохоор ууг нь бол дөрөв нь болохоор ууг нь бол зүүн талаар ажиллах нь дээшээ заамаар байдаг. Одоо энтэйгээ яг ижлэхэн заадаг гэсэн. Бас уг нь бол хажуу талынхтайгаа ижлэхэн одоо ингээд чиглэл рүү заадаг гэхээр уг нь зүүн талыг харах юм бол дээшээ заамаар байдаг. Дээд талыг харах юм бол доошоо заамаар байдаг. Тийм болохоор энэ үед болохоор энэ биетэй болохоор ингээд яг аль зөврөө заахаа мэдэхгүй болчихж байгаа. Тэрийг нь болохоор frustration гэж нэрлэдэг байгаа. Тийм болохоор энэ 3 дахьч буюу одоо биетэй үед ингээд яг аль зөврөө заах нь мэддэхгүй одоо нөхцөл байдалд орчиж байгаа. Түүнийг болохоор spin class гэж нэрлэдэг. Яг ингээд үцхэд бол ингээд эдгээр нь болохоор random зөврөө ингээд заачихсан байна. Тэгээ үүнийг болохоор ингээд физикийн хувьд ингээд тайлбарлая гэсэн. Одоо юм болохоор хамгийн гол сонирхолтой сэдв болоод байгаа. Тэгээд энэ эрдэмтэн маань яг юу хийсэн бэ гэхээр саяны энэ одоо spin glass гэдэг юм юу гэх юм сонин юм одоо нөхцөл байдалд орчихсан юм уу ямар маш олон төрлөөр нь одоо ингээд туршилтаар ингээд маш олон төрлөөр нь ингээд тийм байдалд оруулж байгаа.
Тэгээ ингээд тусад нь ерөөдөө ингээд хэмжилт хийж үтсэн байгаа. Тэгээ үзэх юм бол ямар нэгэн байдлаар энэ биетүүдийг одоо ингээд гадны хүч өгөөд тэгээд ингээд ямар ч хувиргаа яваадахад одоо энэ болохоор нэг хүчийн одоо ихсгээд багасгаад гэх юм уу. Тэгээ яваадахад ерөөдөө доотлын ингээд зэгүүд дээр болохоор одоо энэ дээр байгаа маш олон төрлүүдээс ингээд хувиргаад яваадахад ингээд одоо чинь улаанууд жишээлбэл яг энэ дээр ижлэхэн одоо ингээд тогтцтой тийм ижлэхэн хэлбэртэй болгоод ингээд тогтчихж байгаа. Тэгээ дээрээс нь одоо энэ шарууд нь ч юм уу тийм энэ дээр ерөөхдөө юм ижлэхэн хэлбэртэй ингээд тогтоод байгаа гэдгийг ерөнхийдөө манай хүн анхны ингээд модельчилсан гэж хэлэх болно. Юу гэж хэлэх гээд нэрэхлээр яг өнөө хүртэл болохоор энэ ингээд нэг бит байгаа. Битийн ингээд доторх одоо юу юм чиглэлүүд нь болохоор рандомор зогтцсон байсан. Тэгсэн чинь болохоор яг ингээд яг ямар зүй тогтлоор яг тогтоод байгааг ерөнхийдөө бол мэдэхгүй. Тэгэхээр манай юу гэсэн бэ гэхээр ингээд бас тодорхой ингээд хүч өгөө тэрийг ингээд математикийн хэсгэл болгоод тэгээ яг симуляц хийгээд үзэхэд болохоор ингээд ямар нэгэн тодорхой ингээд паттерн гэдэг шүү дээ. Тодорхой ингээд нэг зүй тогтлоор чинь хэлбэр төрсөн ингээд ерөнхийдөө ингээд урваад явж исэн гэх юм уу. Жишээлбэл энэ дээр болохоор ингээд маш олон хэлбэрээр энийг үүсгэсэн байж байгаа. Ямар ч ингээд симуляцийг үзсэн чинь ерөнхийдөө нэг ойролцоогоор нэг иймэрхүү хэлбэртэй бүтцсэн дайнууд нь ерөнхийдөө энэ дээр ажиллагдсан гэх юм уу тийм. Энэ дээр ажиллагдсан гэдгийг ерөнхийдөө анх ингээд модельчлоод физикийн хэсгэлээр ерөнхийдөө гаргасан гэж хэлэхэд болно. За жишээ нь энийг хичээлэл яг хамгийн гол нь яг энэгээр хийсэн юм болохоор бүр энэ нэлээд атом молекулын төвшөнд болохоор ингээд ямар ч шинжлэх ухаан болон ямар ч одоо юу гэх юм одоо битрүү ингээд ямар ч одоо тийм байгаль дээр физикийн битрүү ингээд энийг ингээд хэрэглээд ашиглаад явах боломжтой байгаа нь болохоор яг энэ хамгийн том нэг нээлтэн болсон гэж хэлээд байгаа. Жишээлбэл юу гэхээр одоо ингээд хүний тархио хүний тархи жишээлбэл одоо ингээд нэг зургийг хараад тэгээд яг энэ зураг нь одоо ингээд яг ямар дүрс вэ гэдэг одоо жишээлбэл энэ нэг тийм дүрс юм тийм. Энийг жишээлбэл одоо ингээд саяны ингээд spin glass bit гэдэг үтчихье гэж байгаа. Тэгэхээр энийг одоо хүмүүс харахаар яг жишээл энэ ямар хэсэг вэ гэж асуул явж байгаа. Зарим жишээлбэл энийг А гэж магадгүй тийм. Зарим жишээл Б гэж магадгүй. Яг энэ хэлбэртэй байгаалаар яг хүн ингээд харахад болохоор энэ болохоор тийм spin glass гэдэг тийм хэлбэр дээр байгаа болохоор ингээд хэлэхэд хэцүү. Тэрийг болохоор одоо энэ Париж гэж хэлсэгээс одоо ингээд тодорхой ямар нэг юм хүч өгөөд дээрээс нь ингээд ямар ч симуляцийг явуулахад ерөнхийдөө энэ болохоор нэг иймэрхүү тий зүүн талруугаа хэрэг ингээд буух юм бол зарим хүмүүст нь болохоор ихэнхдээ яг А гэсэн одоо юм патан руу ингээд ерөнхийдөө явж байгаа. Бас өөр нэг хэлбэрээр яварчсан ингээд симуляц гэдэг энийг хувиргаа авахд Б гэдэг рүү буулж байгаа. Тийм болохоор иймэрхүү нэг одоо ингээ харахад энэ болохоор ингээ нэг тийм рандом ч юм уу те одоо бидний үзэгдэнд харж байгаа юм ингээ нэлээд рандом ч юм уу те ингээ тодорхойлох боломжгүй юм шиг боловч ямар нэг юм тийм бас ингээд бас өөр ямар нэгэн хувьсгч өгөөд түүнийг ямар ч өөрчлөлт симуляцийг үзэхэд ямар нэгэн хэлбэрлээ ингээд тийм нэг утга учиртай ямар нэг юм ингээд ямар ч гэсэн ингээд хувираад хэлбэрээ явж байгаа юм хэрэг болно гэдгийг одоо энэ хүн хэдэн 80 онд хийсэн судалгаагаар батлаад их судалгаа хийгээд нэлээд бас бейс болсон байгаа. Энэ болохоор яг одоогийн одоо энэ машин learning ч юм уу тийм neural network гэнтэр ерөөд бас нэлээд ашиглагддаг бас үүтэй байгаа болохоор бас нэлээд тийм random гэдэг зүйлээсээ ингээд утга учирыг олно гэдэг зүйлээсээ тийм бас пейпер гаргасан модельчсэн болохоор нэлээд бас нэлээд алдартай хүн юм байлээ. Бас нэг иймэрхүү юм орцсон үлдээд 2021 онд ингээд эдгээр гурван маань ингээд физикийн одоо юу гэх юм физикийн салбар дээр 21 онд ингээд шагнагдсан байгаа. Тэгээд яг хийсэн зүйлүүднийх нь бас нэлээд дээр 67 онд ч юм уу 70 он 80 он. Гэхдээ хамгийн гол нь яг одоо шагнагдж байгаа гэхээр яг одоо эдгээр нь маш ингээд чухал болчихсон. Одоо яг дэлхийн цаг угаарын өөрчлөлт ч юм уу те одоо энэ юу гэх юм нэлээд комплекс юм ч одоо эдгээр комплекс хэлбэртэй байгаануудаас ямарчсан үнийгээ ямарчсан предикт хийгээд бас утга учирыг нэг олж байгаа гэдэг зүй тогтлыг олж байгаа гэдэг утгаараа эдгээр гурван хүн яг дээд хийсэн судалгаа нь маш олон зүйлээр хэлэлцээд явж байгаа. Учираас яг энэ над шагнагдсан болоо даа гэж бодсон. За уурчсан.
тийм нэг өөрөө яг арц ухаж мэдээд хэд хэдэн материалууд үзээд бас олоод өөр мэдээ авсан тайлбарлах хичээлээ. За ингээд их өнөөдрийнхөө яриг дуусгая. Рекорд ингээд зогсоё.